фаундed и вот. Глобальное развитие становится все более неравномерным. Чи алгаа ташингуудаа шууд цочиж штэ. За тэгээд биднийг өнөөдөр уулзуулж өгж байгаа энэ Бүжин лам багштай баярлалаа. Тэгээд за тэгвэл эдийн засгаас нэхлээ засаглал руу ороо тэ хөрөнгө оруулалт руу орч тэ. Ёо би 91 оноос хойш ажиллаж эхэлсэн. Хөрөнгийн бирж Монгол банк Банко санхүүгийн анхны компани хадгалам зээлийн хоршооны хөдөлгөөн тэгээд тэднэрийг нийлүүлж хагаад банк байгуулад дараа нь тодорхой хэмжээнд улс төрд ороод сангийн яаманд ажилласан. Тэгэхээр микро, дунд чат болон одоо улс төр нийгмийн дээд түвшинд бас ажиллаад үзсэн. Өнөөдөр ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Монгол улс шилжилтийн эдийн засагта байхаа болсон. Бид нар одоо Дэлхийн банкны ангиллаар бол дунд орлоготой улс болсон. Аль биесээр 2011 онд бид нарыг тэгж хүлээн зөвшөөрсөн. Анх намайг ажиллаж байхад би $20 цалинтай ажилладаг байсан. Тэр үед 1200 төгрөгийн цалин. $20 авъя ч гэсэн над тэнд бол доллар зарагддгүй тийм эдийн засгаас л бид нар картны бараатай тэр үеэс эхлээд ажилласан гэж ойлгож байна. Монгол банкнд ороход бас 60,000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлжсэн. Тэр нь бас нэг $20 орчим болж байна. Тэгээд Microstart гэдэг энэ бичил зээлийн төслийг эхэлж байхад бол манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох байдлаар $300 болсон байсан. Жилийн $300. Өнөөдөр манай дотоодын нийт бүтээгдэхүүн бол 4,000 гараад явж байгаа. Нэг хүндээ ногдох байдлаар. Улсын төсөв 7 их найдаар батлагдж байна. Намайг банк байгуулж авах үед бол 300 сая төгрөгийн 400 сая төгрөг орчим тийм төсөвтэй улс байсан манай улс. Тэр банк байгуулдаг үе чи 2002 он гэсэн үг шүү. Гадагшаага гаргадаг бараа бүтээгдэхүүн гэж огт байгаагүй. Эрдэнэтийн зэсийг стооцвол бүхий л хэрэгцээг энэ 25 жилийн хугацаанд бол Оросоос одоо Севийн улсуудаас авдаг байсан бол буцаад 100% хятадтаас хамааралтай болж эдийн засгийн манай энэ одоо өөрчлөлт бол хийгдсэн байна. Тэгэхээр бол хамаарлууд хит ийм төвлөрсөн том хамаарлууд бол үүсчихсэн. Бид нар маш их эмзэг эдийн засгтаа гэдэг бол сүүлийн 4 жилийн хугацаанд бол бид нар өөрсдөө сайн анзаарч мэдэрсэн баг тий. Үгүй юу? Мэдрэгдсэн үү тий. Тэгээ би улс төрчихгүй ярьж байгаа шүү. Гэхдээ зөвхөн факт бол юу гэхээр өмнөх 2008 оноос 2012 оны хооронд бол би засгийн газрын сүүлийн хагасд нь ажилласан. Дэд сайдаар. За тэр хугацаанд бол бид нар цалингаа 2 дахин тэтгэвэр тэтгэмжээ 3 дахин нэмж чадсан. Долларын ханш бол 1200-аас 1300-ийн хооронд тогтвортой байж чадсан. Эдийн засгийн хямрал бол 2009 он Lehman Brothers гэж банк дампуурах тэрнтэй давхцсан ч гэсэн бид нар хасах нэг рүү 2009 онд гулгаж орчоод 10 онд нэмэх 2-3% өсөлтийг гаргаад тэрний дараагийн жилээс бол ингээд 2 оронтойтой эдийн засгийн өсөлтийг гаргаад гадаад дотоод энэ дэлхийн давцанд бол нэлээд хүмүүсийг алмаар болж яригдсан тийм үе тохиосон. Тэгээд би яг тэр үед засгийн газарт ажиллаж байсандаа бол их бахархаж хардаг. Бидний хувьд бол дахиад тийм өндөр өсөлтийг гаргах түүх бол
одоо амьд яваа хугацаанд бол давтагдахгүй байх харамсалтай. Гэхдээ одоо бол арай илүү тогтвортой, илүү урт хугацаанд бид нар 2 оронтойтой гэхдээ 17.5-аас доогуур тийм түвшний өсөлтөд гаргаад явах тийм системийн тогтолцооны өөрчлөлтүүдийг бодлогоор хийгээд явах ёстой болов уу гэж бодож байгаа. Өндөр өсөлттэй бол сэвэр байна. Хөгжлийн банкыг бид нар байгуулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг байгуулсан, тогтворжилтын санг байгуулсан, хүний хөгжил санг байгуулсан. Хүний хөгжил сан бол зөвхөн мөнгө тарах сан биш. Гол санаа нь бол бид нар уулуурхаагаас орж ирэх мөнгийг хүндээ боловсрал, эрүүл мэнд, дэд үтцийг нь хөгжүүлэх байдлаар ингээд зарцуулах тийм хөрөнгө оруулалтын сан байлгая гэдэг. Норвегийн санг харж хийсэн тийм сан байна. Одоо бол манай оюут толгойн гэрээ 2 дахь шатны гэрээний зурагтлаа та одоо фэйсбүүкээр намайг дагдаг юм байна уу? Ганц хоёр байгаа хта. Хэрүүл хийдэг юм байна уу? За хэрүүл хийдэг нэг юм байна. Блоклуулсан юм байна уу? Блоклуулсан байхгүй. Тэгвэл гайгүй юм байна. Би ерөнхийдөө зүгээр эрүүл мэтгэлцээнд дуртай. Хувийн нөгөө ингээд би нэг элдв үгээр дарамжлаад ирэнгүүт нь шууд блоклчихдээ. Тэр бол бүтээлч бус цагийн гарц тийм. За оюутлахын гэрээ бол өөрөө 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг сая зурсан. Энэ бол дэлхий дээр маш олон рекордыг би өөрөө санхүүчний хувьд бол их бахархалтай байгаа. Тэгэхээр Монгол улс нэг ийм хилцлэр маш энэ санхүүжилтийн том одоо төслийн санхүүжилтийн хувьд дэлхийн маш олон рекордуудыг эвтсэн. Төвшин баяр нөө жуудоогоор барилдаад алтаагаад ирэхлээр бид нар талбай дээр гаргаал хэвээр амар гоё мэдрэмж авдаг шүү дээ. Би ч гэсэн санхүүчний хувьд яг тийм л мэдрэмжийг авсан. Ягаад гэвэл энэ бол өөрөө нэг талаасаа бол манай энэ эдийн засгийн нуруудлалт ороотлыг бол ингээд зогсоогоод сэргээх тийм потенциалтай гэрээ. Потенциалтай гэдэг нь эрсдлүүд байгаа гэсэн. Нөгөө талдаа болохоор Монгол улсын хувьд болохоор дэлхийн давцан дээр том жинтэй бүрийн эрх тийм тоглогч болж байгааг нотолсон тийм гэрээ баг. Бидний хүлээн зөвшөөрч чинь гэсэн үг. Бид нар энэ ч яаж ч одоо муухагаар хэлэхэд ухамдах байсан нөхдөд энэ гэрээг хийсэн. Энэ бол Монгол улсын өр биш шүү. Тэрийг би бас фэйсбүүкээр нэлээд янз янзын жишээгээр ойлгуулах гэж хичээсэн шүү. Энэ болохоор манад өгж байгаа зээл биш. Энэ бол Рио Тинтод өгж байгаа зээл. Тэгэхээр та бид нөгөө Чингис самурай гэдэг юмнуудыг төлдөг вэ? Татвараараа төлнө гэж бодъё л да сургуулиуд төгсөөд. Энэ бол бидний төлөх юм биш. Би энийг зүгээр бидний баялагийг барьцаанд тавьсан гэдэг юм. Гэхдээ барьцаанд тавьчлаа гэж та нар зүгээр эрүүлэр ингэ бодоод үзтээ. Би өөрөө нөө банкнд бас хүмүүс зөндөө барьцаа авч ажилладаг байсан болохоор мэднэ. Бидэнд бол энэ уурхаан л ажиллах нь чухал байгаа байхгүй. Яг үнэндээ бол хэн ажиллуулах нь чухал биш. Ягаад гэвэл бид нар ажилтаа болно, бид нар татвар аавна. Бид нар экспорт ийн. Манай Монгол руу мөнгө орж ирнэ гэсэн үг. Хураагаад аавна гэхэлэр нөгөө юу гэдэг ингээд хурж ирээд өргөөд ингээ аваад явчих юм шиг байдлаар ингээд хараад байгаа байхгүй хүмүүс. Тийм биш. Хураагаад авсан ч гэсэн дараагийнх нь хүмүүс урж ирээд бас л тэрийг ажилуулах нь биднэрт л ашигтай. Бид нар нөхцлөө сайжруулаад яваад байна гэсэн. Хэрвээ Риод төлж чадахгүй. Би тэгтээ тэрэнд бол бараг л 99% итгэлтэй байгаа. Тийм юм болохгүй. Яг гэвэл тэр Рио Тинто гэдэг компани өөрөө дэлхийн хэмжээний компани. Биднээс арай ахуй төвшний ухамсартай гэх юм уу мэргэжлийн санхүүгийн чадвартай тийм компани. Энэ өөрөө 100 гаруй жил үргэлжлэх төсөл. Тэр чинь кемп барьсан байна Эрдэнтийг харалтай байдаг. Гэхдээ та нар чинь Эрдэнэт чинь хэдэн хонд баригдлаа? Ямар нийгмийн үед баригдлаа? Тэр Чилд Пиночет гэдэг хүн гарч ирээд Оросууд улс төрийн зорилгоор зэсийг энэ хийж эхэлсэн болохоос энэ чинь бол ашиг хийх асуудал ердөөсөө байгаагүй шүү дээ. Бид нар бол өөрсдөө 34% эзэмшиж байгаа юм бол бид нар тэр чинь одоо үнэтэй орон сууц байр бариа тэрийг халаагаа ингээд суух эсвэл яг ажлын хийх үү гэдгээл бодох хэрэгтэй. Би хувьцаа эзэмшигч. Хувьцаатай хүн байна уу? Энд тийм. За тэгвэл ажилчдаа эхлээд ажлыг эхлүүлэхээс өмнө шууд компани удирдлага нь очоод өөрсдөө гоё байшин машин аваад яваад амьдрах орчноо сайжруулчвал тэр компани сайн явахгүй нь
ойлгомжтой. Тэр бол социалист үеийн сэтгэл. Хувьцаа эзэмшдэг хүн бол өөрөө ойлгож байгаа хөрөнгө оруулсан. Ажлаа л хийхийг бодно. Тэд нар тэнд очиод зэс алт мөнгө гаргах гэж байгаа. Тэрнээс монголчуудыг сайхан одоо тэнд аваачаад нөгөө хот барьж өгөөд өшөө одоо юу гэдэг нь кино театр барьж өгөөд Монголд хот байгуулах гэж орж ирж байгаа компани биш байхгүй. Монгол улсын засгийн газрын хувьд ч гэсэн бидний татвар төлөгчийн санхүүжилттэй байгууллага гэж үзвэл биднэрт ашиггүй тийм их. Тэгэхээр энэ дээр нэг жоохон нөгөө юу гэлээ би өндөг апельсин хоёрыг ингээ харьцуулаад амиргүй. Бизнес хийх гэж ирсэн. Бизнес нь бол ашиг байх хэрэгтэй. Монгол улсын хувьд бол нэг 60 орчим хувийг нь бол бид нар аавна. Мөнгө урсгалынх нь. Татвараар аавна, роялтигаар аавна, ашгаараа аавна. Тэгээ нэг дахин үржүүлэгч гэж нэг юм байгаа. Тэрэн дээр бол нэг одоо өнөөдөрхөн би тэр Монголын ЗАГ манай нэг хувь нийлүүлэгч компани тэднийх нь нэг 2-3 тэрбум төгрөгийн нэг юм барьж өгсөн нэг шугам. Тэр нөлөө нь юу гэхээр тэр компани орлогогүй хэдхэн сарын өмнө явж байсан бол оюутлахаа ингээд явж эхэлснээс болоод өнөөдөр бүх банкныхаа өрнүүдийг хааж байна. Буцаад ажилчдаа цалингийн нэг өрнүүдэд төлөө шинэ жилээ тэмдэглэх явж байгаа байхгүй. Тийм нөлөөтэй. Тэр зүгээр нэг гин жишээ шүү. Маш олон зуун дэлхийн нийлүүлэгч тоо. За тэгээд эдийн засгийн асуудлаар бол ингээд бид нар ямар ч бас оюутлагаа хөдлөглөө. 5 толгой дээр бол улс төржилт хэтэрхийх орц. Бид нар бол 5 толгойг ч гэсэн харсан. Энд чинь ховчлол явагдаж байна л гэж ойлгох хэрэгтэй. Гэтэ тэд нарыг заавал дуудаж авчирч энд чинь сайхан бэлэг хилцээр явуулж тэгээд энх болдоор хөөлгүүлэх шаардлага байхгүй. Уг нь 5 толгойгоо болдгсон бол минийхэр байсан бол 3-4 жилийн өмнө Лондон дээр гэрээ хийхдээ Лондонгийн хөрөнгийн бирж дээр очиод Оросууд, Хятадууд, Америкууд, Солонгосууд, Япончууд одоо ямар хүмүүс оролцож байсан тэд нартаа ураад та нар тэндээс очиод хувьцааг нь авчгаа. Бид нар 30-40% зарах гэж байна гэдээ хэлсэн бол хамгийн гоё тийм хувилбар багаас. Тэгвэл нөгөө засаглалын асуудал руу ч ороод байна. Засаглал яагаад чухал вэ? Өнөөдөр Эрдэнэт Монгол Росветмет, Төмөр зам, Багнуур, Шивэова гэдэг компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга нарыг таньдаг хүн байна уу? Мэддэг хүн байна уу? Бүгдийг мэдэх үү? Таних үү те? Багнуур ах уу? Захирлын тууцын дарга нь. Чи сонгогдоход нь оролцсон уу? Мундаг уурхачд байдгүй. Би дарга нарын ярьж байна. За. Тэгэхээр нөө засаглал гэдэг асуудал чинь энэ дээр гараад ирж байна. Би өөрөө хувьцаатай хөрөнгө оруулсан компанид байвал би сонгуульд ялагдсан улс төрчийг тэр компанийхаа тууцын даргаар тавих уу? Тэгээд тэрний туслах байсан хүнийг нь гүйцэтгэх захирлаар тавих уу? Эсвэл бол сүүлийн 20 жил уггүй ажиллаад амар ашигтай хүмүүсийн хувьцааны үн цэнийг нэмэгдүүлээд ногд ашиг хуваарлаад зөв ажилуулад байсан авиаслаг менежерийг тавих сонголттой байл да. Нэгдүгээр хоёрдугаар менежер. Муу засаглалтай байна гэдэг маань бол өөрөө нөгөө улсын өмч компаниуд дээр ингээд шууд харагдаад ирж байна. Тэрийг та нарт одоо би илүү тодор дүрсэлж чадахгүй юм те. Сайн засаглал гэвэл өнгөрсөн 7 хоногийн альч банкны тууцын юу руу очиод вебсайт руу ороод үзээрэй. Ямар хүмүүс тууцад нь ажиллаж байгааг харж болно. Хувь нийлүүлэгчдийн урлаа хийж байгаа, тууцаа сонгож байгаа, ажиллаж чадахгүй бол сольж байгаа, гүйцэтгэх захирлуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа. Сонгуульд хэдэн төгрөг төр улсын компани яаж хандуулахаас үл хамааран сайн ажиллаж байгаа, ашиг хийж байгаа хүмүүс л хувийн компанид бол ажиллах боломжтой. Ягаад гэвэл төлөөлөл удирдах зүйл нь эргээд хариуцлага хувь нийлүүлэгчтэйгээ өмнө хэлээд. Тэгвэл өнөөдөр 100 гаруй компани одоо бидний компани шүү дээ. Харамсалтайгаар алдагдaltaй ажилдаг. Төрийн өмчийн орон тариалагддаг учраас. Тэнд болохоор англиар та нар loser гэж үг мэдхүү те. Loser-ууд удирдлага явуулдаг. Ягаад гэвэл тэд нар ихэнх нь улсын их хурл сонгож чадаагүй над шиг. Гэхдээ өөр юу ч хийж чадахгүй болохоор очиод нөгөө намынхаа даргаас гуугаад албан тушаал авдаг. За дараагийн сонгуульд би та нарт та амар их мөнгө бэлтэж өгье. Намайг чи одоо байрыг барьж өгч гэдэг. Тийм юм. Эсвэл авгаахын чинь аавыг нь нярваар аваад арай л нууц амргийн ажилд авах гэдэг баг. Тийм тогтолцоо өөрөө буруу. Компаниг удирдах байгаа, засаглаж байгаа тогтолцоо нь. Тэгэхээр энэ дээр бол та нар одоо ирээдүйд энэ
тодорхой хэмжээнд бизнес эдийн засагт оролцоод явах хүмүүс. Надаас ч илүү их мундаг боловсрч байгаа хүмүүс. Би бакалавр талдаа. Та нар болохоор магиструуд болж байгаа гэж ойлгосон тийм үү? Тэгэхээр тэрийг сайн анхаараарай. Өөрчлөх хэрэгтэй. Бид нар өөрсдийнхөө үр хүүхдэд өнөөдрийн шиг ийм навшин төгжрэлтэй, утаатай, бухимдалтай, лууртай, авилгалтай юм нэг юм үлдээж болохгүй. Тэр одоо нөгөө Монгол улсын иргэн болж төрж эмч амьдарч байгаа хүмүүсийн үүрэг өөрчлөх хэрэгтэй. Шудраг бос зүйлсээ. Тэгээд хөрөнгө оруулалт гэдээ ярьсан дээ. Хөрөнгө оруулалтын хувьд бол одоо юу ярих вэ? Манай компани хувьцааг аваарай. Сүүлийн 15 жилийн хугацаанд бид нар жилийн дундаж өгөөж нь 70% байсан. Хөрөнгө оруулагч үндэстэнгээ хөтөлбөр явуулж байгаа. Гадны хөрөнгө оруулагчд орж ирээд зараад гараа явсан өгөөжүүдийг хэлж байна. Монгол хүмүүс, хувь хүмүүс мөнгө оруулчаад зараад гараад явсан юм хэлж байна. Тэгээд найз нөхөдтэй ойлгуулаарай. Ногдол ашиг гэдэг чинь бол өөрөө хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхойлдог. Та нар одоо яг хөрөнгө оруулалт хийчихлээр тэр terminal value гэдэг нэг юм тооцож явах хэрэгтэй тийм. Байна уу? NPV эднэр гэдэг юм үзэж байна уу? Үзэхгүй нь. Үзэж байгаа тийм. Тэгвэл хүн нэг төгрөг өнөөдөр энэ чинь хөрөнгө оруулалт хийчихэд тодорхой айн тооны жилийн дараа эргүүлж авах тийм эерэг мөнгө урсгалуудаа нэмж байгаа тэр ногдол ашиг байж болно, зарим хувьцаанаас зарж болно. Тэгээд эцэст нь тэгээ нэмж авч болно. Нөгөө хасах дүнтэйгээр кэш нь гараад. Тэгээд эцэст нь орж ирэх бүх мөнгөө нийлүүлээд тэрнийг оруулсан жилийнхээ тоонд хуваагаад эрсдлийн төвшөнгөөр дискаунтлаар гаргаад ирдэг. Тоон өөрөө тэр дискаунтныхаа хэмжээнээс эерэг тийм илүү байх хэмжээнд шийдвэр гаргах хэрэгтэй. Би болвол инфляц, ханшийн өөрчлөлт тэгээд ерөнхийн эдийн засгийн өсөлтөөс хамаагүй дээгүүр өгөөжийг бол өөрийнхөө хувь нийлүүлэгчдэд өгч ирсэн. 2098 оноос хойш. Тэгээ ард санхүүгийн нэгдлийн хувьд бол өнөөдөр нэг 20 компанид хөрөнгө оруулалт хийсэн байж байгаа. Гэхдээ гол санаа нь бол юу гэхээр зүгээр л 1-2 хүн ингээ банкны эзэн байгаа. Тэгээд бусд нь очиж мөнгө зээлдэг, мөнгө хадгалуулдаг, мөнгө гуйулдаг. Тэгээд бүгдээрээ шүүмжлээд нөө банкируудынхаа тухай онгой яриад яваад байдаг тийм нэгэн байх байлээ. Бүгдээрээ банкир болчихвол гэсэн. 1-2 хувьцаатай бол, чаддаг бол, 100-таа бол, саятай бол. Тэрийг өсгөж үржүүлэх чадaltaй тийм менежментийн баг төлөвлөлөөр дах зөвлөлийг гаргаад тавьчих. Тэгээд тэр банкаар өөрсдөө очиж үйлчлүүл. Хуралдаа суу, хяналтаа тавь, үгээ хэл, ашгаа тоолж ав, хариуцлагын тооц. Тэгээ ашиг нөгөө банкад мөнгө хөлүүлж байгаа эцсийн дүндээ очиод мөнгө өөрөө ашиг хэлбэрээр авчдаг бол ингээд нөгөө асуудлаараа өөрөөр эргээд ирэх боломжтой. Тэгээ нөгөө монголчууд өөрсдөө бий болгож байгаа бүтээж байгаа баялагынхаа эзэн байна гэдэг бол тэр. Баялагыг бол цөмөрөө тоолж гаргаж ирэх хэрэгтэй. Монголын үндэсний баялаг гэдэг ойлголттой юм байна уу? Үндэсний баялаг юу юм? Юу гэнэ? Юу гэнэ? Тэр амаа ингэж дарчаа яриад тахлаар сонсохгүй. Юу гэсэн? Юу? Бид. За, наа чи айгуу гоё популист хариулт байна. Өөр манай баялаг гэж юу гэдэг үндэсний баялаг. Одоо түүх үнэт Чингис Мингисгээ цөмөрө тэрийг одоо ярихгүй. Яг одоо бид нар яг зүгээр би одоо бол зүгээр яг сериозны улс төр биш зүгээр эдийн засаг бизнес талаас нь харуулна шүү дээ. Биднэрт бол газар нутаг байна тийм. Бид нарт үндэсний нөгөө нэг 100 компани шүү дээ. Улсын. Тэр чинь биднийх байхгүй. Тийм.
Биднийхтэй дүн маань одоо энэ 3 сая иргэндээ хуваагдсан юм юм. Монгол банкнд байдаг валютын нөөц худалдаж авдаг алтан те байх уу? Сангийн ам дээр байдаг төрийн сан treasury байдаг те. Тэр бас биднийх байхгүй. Зөв те. Манай баялагын сангууд байгаа. Докторжилтын сан байна. Хүний хөгжил сан. Тэр нь хоосон. Би яг сонгуульд ялагдах төвшөндөө хэмжээндээ байж байгаа докторжилтын сан өсөж чадаагүй байгаад өгөхлөөр үн дандаа унтсан сүүлийн 3 жил. Тэр болохоор нөгөө үнийн өсөлтөөс үүссэн илүүдлийг нь авч хадгалдаг сан байсан. Манай төсөв бол ямагт алдагдал нэмэгдээд ирсэн, үр зээл нэмэгдээд ирсэн. Тэгэхээр үндэсний баялгаа бид нар тодорхойлж Монгол улсын балансыг гаргаж ирэх хэрэгтэй. Та нар нэг нь одоо тийм диплом ажил хийж болно. Үндэсний баялаг гэж юу юм? Тэгээ эн чинь одоо нөгөө яг байгаа мэдээж хэрэг одоо өөр мөнгөөр илэрхийлж болох бусад зүйлсүүдийг ингээд жагсаавал сонирхолтой дүр зураг гарна. Одоо тэтгэврийн сан гэдэг юм те. Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сан. Дандаа 0 заасан. Төсөө санхүүжүүлсэн бидний ирээдүйн амар бүрхэг болсон тиймнүүд байна. Тэднийг гаргаж ирвэл бид нар өөрсдөө ирээдүйн өсөлтөө удирдах тийм боломж бол бүрэлдэх юм байна. Тэрийг бол би хийн гэж бодож байгаа. Та нар одоо сургуулаа дуусгаад ажил өнөрт орохлоор одоо ажил хийдэг үү зарим? Тийм бахтай. Тэгээд зарим нэлээд бас ядарч харагдаж. Оролцоод энийг бол өөрчлөөд яг ямар байх ёстой тийм хэмжээнд навьж чад цөмөр гаргаад ирэх хэрэгтэй. Тэгээ ил тод ойлгомжтой зөв засаглалтай зөв удирдлагын тогтолцоотой болгоод үлдээчихвэл их зүгээр. Хүүхдүүд маань одоо илүү одоо поинттай юм бол. Мэдээж хэрэг тусгаар тогтнол эрхчлөө одоо юу гэдэг манай агуу сайхан түүх гэдэг ингээд гой гой ярьж байна. Гэхдээ одоо бол цөмөрөө яг бодит байдал дээр хөрсөн дээрээ буугаад утаагаа сайхан гүнзгий амьсгалж агаад ажиллах хэрэгтэй. Энэ бүхэндээ тэмцэх хэрэгтэй. Тайвширдаг цаг биш, бахархдаг цаг биш. Ханцуугаа шамлал ажиллах хэрэгтэй. Тэ зөв юм хийх хэрэгтэй. Өөр тэгээ би нөгөө энэ эдийн засгийн гайхамшигтай өсөлтийг бол нөгөө чон эдийн засаг гэд нэрлэнэ. Бид нар бар байхгүй. Бар байх ямар ч ор үндэс байхгүй. Хасах төчөд амьдэрдэг бар гэж баргалж байхгүй. Тэгээ ийм утаанд бол бүр угаалтай төхөн. Харин чон маань бол хаанч хиймэртэй амтай учраас сүргэлээд ганцаараа амьдраа бидэнтэйгээ ингээ уралцаад ирсэн гэдэг тэр сүлд чон сүлд гэх кинон дэр ч гэсэн гардаг. Бид нар нууц тавчон дээрч байдаг. Тэгвэл өөрсдөө энэ эдийн засгийн тэр хурдцтай өсөлт байна. Дэлхийг гайхуулга Азийн хамгийн өндөр өсөлттэй, хамгийн хөгжилтэй тэгээд магадгүй бид нар амьд байхдаа хамгийн баян одоо улсуудтай тийм улс болчихвол энийг Азийн чон гэд нэрлэхэд бол болно гэд нэрлээд. Асуулт байна уу? Юу гэнэ? Эрсдлийн удирдлага. Юуг нь ярих вэ? За өөр асуулт. За. Он гараад тэр зээл юм хөрөлтэй хана одоо урьдчилгаа 30% багасгүй. Эмэг програм Эрсдлийн удирдлага, банкных зээл өөр. Би юу нэг таныг давдаг л да тэгээ ажиллаж байгаа таны удирдах байгаа компани засаглаа хэрэгжүүлж байгаа нээлттэй юм шиг харагдав. Тэгээ хэрвээ зүгээр энэ зүгээр хүсэлттэй боломж өгдөг бол одоо танаа утгуудын хурлыг хөндлөнгөөс ажиллах боломж өгдөг бол Хөндлөнгөөс болно. зүгээр хараад ямар байдалтай тулгуурлах Яг хөндлөнгөөс болно. Дотор нь сууж болохгүй. Чи дотор нь орж суух гэж байгаа юм. Үгүй зүгээр яг яаж юм Бичлэг хийгээд яах юм уу? зүгээр хаад гэж боломж өгдөг. Тэрэн дээр нөгөө ажиглагчд бол орохгүй. Гэхдээ бид нар үр дүнгээ бол танилцуул. За энэ бол айгүй амархан асуулт байлаа. Тэгэхээр эрсдлийн удирдлагын хувьд бол би яг юу ярих хэвээр вэ? Онлоос нь ярих юм уу? Яаж хийдгийг ярих юм уу? Юу гэнэ?
Банкуд. Яг гоо эрсдлийн удирдлага гэхэлэр өөрөө нэлээд одоо том ойлголт л та. Эрсдлээ өөрөө тоолох хэрэгтэй. Хэдэн төрлийн эрсдэл байж болох уу гэдэг. Тэгэл тэр эрсдлүүдийг чинь тоон хэлбэрт оруулна. Магадлалыг гаргаж ирнэ. VAR гэдэг нэг модель задаал хэрэгжилж байгаа те. Хан шингүүл яг уу инфляц, эдийн засаг, тухайн салбарт үүсэх эрсдэл гэдэг ингээд бүгдийн тооцоонд оруулж байгаа л эрсдлийн түвшинг бол гаргаж ирж шүү дээ. Гэхдээ эрсдэл болгон дээр бол удирдлагын арга барил нь бас өөр байна. Тэгэхээр эхний ээлжинд бол эрсдлээ тодорхойлох нь их чухал. Одоо манай улсын хувьд банк бол яг өөрөө нөгөө балансын та нар төсөөлж чадж байгаа бох те. Энэ талаа актив талдаа юу вэ? Зээл. Зээл ч өөрөө бас нэг эрсдэл. Өөр юм. Бэлэн мөнгө байна. Тэ. Худалдаж авсан үнэт цаас байна. Тэгээд үл хөдлөх хөрөнгө байдаг. Тэ. Хөрөнгө оруулалт. Өмчлөх бусад гэдэг нь зээлээ төлж чадаагүй нөхдүүдийг саяны үндсэн хуулийн цэцэн шийдвэр гаргахаас өмнө цуглуулсан баахан юмнуудыг хэлж байгаа. Тэгээд тэдний нөгөө үнийн балансан дээрх үн цэний өөрчлөлт ч өөрөө эрсдэл. А дээрэс нь наан чин болохоор төгрөгөөр доллараар илэрхийлэгдэн, еврогоор илэрхийлэгдэх тийм активуд байж байгаа. А тэрнийг пассив руугаа бас хөрвүүлэх хэрэгтэй. Пассив дээр бол үндсэндээ бас төгрөг доллараар ороод ирсэн байж байгаа хадгаламж, харилцах, зээл байж байгаа. А тэгээд өөрийн хөрөнгө байж байна. Өөрийн хөрөнгө дээр нэг хэд хэдэн сангууд байж байна. Тэгээд бүгдээрэн дээр нь эрсдлүүд өөрөөр. Одоо жишээл өөрийн хөрөнгө дээр одоо Монгол банк 4 санг 16-аас 25 руу болгоод дараа нь 35 болгоод одоо 18 он гэхэд 50 тэрбум төгрөг болгоно ингээд зарлах нь өөрөө хууль эрх зүйн орчны эрсдэл бол байна. Тэрийг яах юм? Доллараар ороод ирсэн байгаа хадгаламжийг нөгөө талдаа яаж төгрөгөөр зээлөх юм? Тэрний хүнийхэн зөрүүний эрсдэл нь яаж явах юм те? Яагаад гэвэл бид нар чинь актив пассив удирдлага гэдэг одоо яг банкн дээр хамгийн түгээмэл байгаа юм бол энэ чинь ороод ирсэн байгаа мөнгийг хүүгээр нь хугацаагаар нь валютаар нь нөгөө талдаа байршуулах л бас. А тэгээд тэрнийг байршуулахдаа Монгол банкны гаргацсан байгаа эрсдлийн болон нөөцийн тийм тодорхой шаардлагууд байдаг. Заалшгүй байлгах нөөц, хөрөх чадварын одоо минимум тийм харьцаа. А тэгээд валютын нээлттэй позициуд дээд доод хязгаар гэдэг ингээд дээд доод гэж одоо аль аль талдаа хасах нээлттэй позициуд яг хамгийн их хэмжээнд ямар нэг валютаар тэгээд бүх валютуудын одоо багцаар ямар байх хэвээр ингээд тодорхойлцсон. Тэгээд тэрэн дээр л бид нар бодлогоо өөрсдөө гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгээд эдийн засагчид сум мэрэгжлийн яг юм нөгөө албан тушаалууд байна. Эрсдлийн одоо удирдлагаар мэрэгшээд магистра хийгээд ирсэн хүмүүс Монголд байгаа. Банкн дээр бол яг нэг нүгөө хэлэхэд бол нэлээд залхуутай ажил. Би бол 24-төөс эхлээд дандаа гүйцэтгэх захирал хийж ирсэн. Тэгээд энийг ингэж хий, гаргаад ир. Тэгээд миний зүгээр та нар гүйцэтгэх захирал болох гэж байгаа бол тэр балансаа л 100% мэддэг байх шүү дээ. Өдөр болгоноор. Би позициудаа бүгд. Тэгээд баланс ингээ харахаар өөрөө ингээ хүн гоё одоо юу гэдэг урлагийн хүмүүс бол нэг хөгжим сонсож байгаа юм шиг болдог. Тийм мэдрэмж төрдөг болвол тэгээд чи мэрэгчлээ зөв сонгож яах гэсэн. Тэрнээс биш тэр ийм зузаантай манай эрсдлийн удирдлагын хорооны материалыг суугаад ингээд тэр жижигнэр ингээд нэг манай нябо нар хэвлээд тослогууд хэвлээ гаргаад ирсэн байгаа. Уншаад тэндээс таашаал авна гэдэг бол нэлээд тийм гаж донтой хүний хийдэг ажил байна. Тэгэхээр тэрнийг би өөрөө одоо маш олон компаниудыг гүйцэтгэх захирлуудтай ажилладаг. Харамсалтай нь яг над шиг балансаа яг өдрөөр нь сар сараар нь өөрчлөлтүүдээ мэдрээ хариулдаг хүн байдаг. Өөрийнхөө өдөр би тууцынхын дарга юм байж
тэднээс өөрсдөөс нь илүү мэддэг. Яг сориод асуудаг гэхдээ байдал бол тийм. Би одоо өөрийгөө лаг гэж байгаа юм шиг гэхдээ би гаж тонтоо гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр тоо эрсдлийн удирдлага гэдэг бол тоо өөрөө магадлалын онол элдв тэр дээд алгебрын дуртай бололтой тийш. Энд чи болохоор ипотекийн зээл гэсэнтэй. 8% үедээ зээл чи өөрөө би одоо улс төрийн сонгуульд орж байгаа юм шиг хариулчвал яадаг бол та нарт бүгдээр чинь зээл өгнө эднэр гэдэг. Манай намайг сонгуул тийм үлгэр шиг зээл байдгийг. Тийм байдгүй. Бод амьдрал байдгүй учраас багахгүй болсон. Та нар бодлоо та нар зээл аваагүй шүү дээ. Тэгсэн байж бид нар бүгдээрээ төлж байгаа татвараараа тэр чинь нэг хэдэн банкны ажилчид одоо нөгөө муу зээл дээр яаж байгаа төлөвлөх гээд ажилчдаа өгж байгаа зээлүүдийг санхүүжүүлж байгаа гэдэг шударга юм уу? Гүйз. Дахиад нэг 3 дахь 4 дахь байшинтайгаа иргэд дахиад байшингууд авч байна. Нөгөө утаа чинь багасахгүй шүү дээ. Ийм төрлийн засгаас татаас өгж байгаа хөтөлбөр бол өөрөө нийгмийн ямар нэг асуудлыг шийдэж л гарах ёстой. Тэрнээс 3 дахь 4 дахь байшингаа аваад бид нарт дамлаа зарах эсвэл бол төрөөсөө орлоготой байлгах гэж энийг гаргах ёсгүй байхгүй. Та нар тэр журмын уншаар анхны газраа чөлөөлсөн утаа багасгасан хүнд өгнө гэдэг тийм залт байхгүй. Тэгээд гэр орол бид нар чинь 3 саярлахнаа шүү дээ. Бүгдээрээ нөгөөд ирэхэд л ерөнхийдөө нэг айгүй асуудал айгүй амархан байхгүй. 500 мянган орон сууцл хэрэгтэй байхгүй ерөнхийдөө монголчуудад. Тэгэл нэг нам нь гарч ийл би 75-ыг барьцсан гэл тийм үлгэр шиг юмнууд гэдэг. Та нар одоо хүүхдүүд биш тоол нэмээд ингээд нөө 3 сая үнэ нэг дунджаар нэг 5 6 айл өрхөд одоо байдаг хүний тоогоор нь тоолохлоор айгүй амархан тоо гарч ирж байгаа үстэй. Чич болох байсан байхгүй. Балаа имэж яхаар би байсан бол гэд. Гэхдээ миний тэр саний хэлдэг газраа чөлөөлж өгсөн өрхүүдэд энэ зээлийг өгнө гэдэг залтыг очиод нэг популист нь хасчдаг байхгүй. Төв банкны ерөнхийлөгч ч юм уу дэд ерөнхийлөгч гэдэг нэртэй популист. Тэгэхээр бид нар бол бидний нөгөө энэ асуудал шийдэгдэхгүй байгаа юм бол цэвэр энэ улс төртэй холбоотой. Бүгд улс төртэй холбоотой. Харамсалтай. Тэр улс төрчд нь болохоор харамсалтай бас бидний сонголт. Яагад вэ гэхээр бид нар авиаслаг монголчууд дэрх шиг айгүй өрөвч хүмүүс. Тэгээд над шиг ингээд та нар руу ингэж харж агаад үннийг ингээд нүүрлүүчээ хилчглээр айгүй дургу болчихсон. Айгүй гоё юм яриалтай 8% өдөө зээлийг бүгдээр нь чинь би тарааж өгнө. Намааг л сонгочих гэлэн энэ л их оромч юм байна. Харамсалтай. Хас банкны түүхийн талаар би нэг юм бичнэ гэж байгаа. Ерөнхийдөө яаж байгуулагдсан, хэн байгуулсан, хаанаас тэр мөнгө нь гарч ирсэн, ямар хөрөнгө оруулагчд байдгийг, ямар учраас тэр хүмүүс орж ирсэн те. Тэгээ би нөгөө улс төр рүү гарахлаар юу болсон, яагаад ард санхүүгийн нэгдэл гэдэг юм байгуулагдах болсон эднэр гэдэг кино зохиол шиг юм гарна. 10.5% сая Канадад авсан. Энэ Монголын төвөнд бол том үйл явдал банкны мэрэгжлийн одоо санхүүгийн үнийн хувьд. Яг л гэхээр арилжааны банк гадны том системийн банк Монголд хөрөнгө оруулалтын анхны тохиолдол. Анхных. Худалдаа хөгжил Goldman Sachs бол голомт нэг юм ярина. Тийм биш. Тэд нар бол хөрөнгө оруулалтын сангууд. Энд бол яг жинхэнэ арилжааны банк өөрийнхөө мөнгийг хийсэн. Канадын төв банкнаас зөвшөөрөл авч иж Монгол банкны зөвшөөрлөөр 2 төв банк зөвшөлтчиж хийсэн тийм тэгэл. Тэрнгээрээ түүхэнд орж. Би бол 2000 онд Голландын банкны бас яг адилхан нөгөө одоо Goldman Sachs Investment Partners гэдэг сан байдаг. Тэр худалдаа хөгжилд орсон. Нэг идэхүүгээр 3-4% л орлоо. Тийм сангуудыг би 2001 онд оруулж ирсэн. Triodos банкны Fair Share Fund гэдэг. Банкуд өөрсдөө бас сангийн удирдлага хийдэг байхгүй. Бусад улсад тэр сангуудаас нь бол бид нар оруулж ирж байсан. Өнөөдөр Хас банкн дээр МАК 20% та олон улсын санхүүгийн корпорац буюу IFC дэлхийн банкны охин компани 17% та EBRD нэг 11 орчим хувь та Oryx гэдэг нөхдүүд байгаа нэг 15 6 одоо 6% та болж. Тэгээд Triodos нэг 3-4% та
Канадууд 10% та. Ронок гэдэг манай нэг Ирландын сан байгаа. Манай найзын байгуулсан. Тэр нөхөр нэг 10% та. А бид нар одоо сүүлчийн 426% зарж байгаа. 30-аас буулгасаар агаад хасаас гарч байна. Та нар энийг одоо аль биесээр сонссон анхны хүмүүс. Гэхдээ өнөөдөр Төв банкнаас зөвшөөрөл гараад улсын бүртгэлийн газраас бүртгэлийн хийцэн. Тэгээд яг мөнгө нь ороод ирнэ. Мөнгө нь бол 1 сарын эхний хагаст орж ирэх баг. Тэрний дараа бид нар бол хэвлэл тандаад мэдээллүүдээ хийнэ. Мэдээллүүдийг өгнө. Канадын банк орж ирж байгаа нь бол өөрөө стратегийн хөрөнгө оруулагч гэж байгаа хэдий ч гэсэн 10%-аас дээш хөрөнгө оруулагч нэг төлөөлөл удирдах зүйл түнээс суулгана. Тэгээд өөр хүлээх. Тийм л үү. Яг нь сонирхол бол мэдээж хэрэг тэднээс биш юм авъя, тусалцаа авъя, мөнгө авъя. Тэгээд сая нөгөө Moody's-ийн та нар пресс релизийг харсан бол Хас банкны кредит рейтингт энэ нөрөө сайнаар нөлөөлөх үйл явдал. Яагаад вэ гэхээр энэ бол Канадын системийн банк орж ирсэн учраас бол Хас банкны эрсдэл нь өөрөө сайжирчлаа. Одоо буурлаа гэсэн утгаар тэр Moody's үнэлгээ өгсөн. Тэгэхээр credit positive тийм үйл явдал болсон. Ер нь бол сайн. Гэхдээ бид нар би бол өөрөө гадаад хөрөнгө оруулалтыг асар их хамгаалдаг хүн шүү дээ. Тэгээд арилжааны банкн дээр гаднаас оруулж ирсэн сангуудын одоо хөрөнгө оруулагчдын тоогоор юм уу Монголд бол би айгүй холтцсон байгаа хүмүүсээс оруулж ирсэн хөрөнгө оруулагчтайгаа тоогоор надад одоо өрсөлдөгч байхгүй гэсэн. Яг тэр тоогоор 40 хөрөнгө оруулагчийг оруулж ирсэн. Яг банкны салбар. 1-2-оор нь. Дандаа анхдагч байсан. IFC-ийн анхных 2001 онд 2005 онд EBRD офисоо нээхдээ манад эхнийхээ зээлийг дээрэс нь хувьцааг авч ирсэн. Жишээлбэл. Тэгээд энэс хажуугаар бол зүгээр жижиг тийм Швейцар, Люксембург, Америкийн Делаверд байгуулсан Сингапурын юунаас орж иржсэн зөндөө сангууд бол байгаа. Тэр Хас банкны та нар тайлан дээр нь харуул ерөнхийдөө ойлгомжтой болно. Дээрээс нь Киргиз руу хөрөнгө оруулалт хийжсэн бид нар өөрсдөө хувьсгал даамж тэнд гараад бид нар мөнгө аваад цогтж гарч ирсэн. Тэгэд Хятадд байгаа. Хятадд бас нэг тийм хэцүү газар орсон. Шинжаан гэдэг газар. Тэнд бол 51% эзэмшиж байгаа банк ус дээр. Яг гоо тийм анхдагч мөс хагалсан тийм үйл явдлууд маш их байгаа. Тэгэд энэ дээр би нөтөр хэлсэн нэг юм бичээд ингээд нэг баримтжуулаад юмнуудаа гаргана. Гэтэ YouTube эднэр дээр манай 5 жилийн өмнөх 10 жилийн кино гэдэг юмнууд бас байдаг. Хэрвээ сонирхол орж үзэж болно. Гэхдээ өнөөдөр би түрүү хэлсэн шүү дээ. Хөрөнгө оруулагч үндэстэнгээ би хөтөлбөр гаргаад байна. Өнөөдөр хөрөнгөний зах зээл яага хөгжихгүй байгаа гэдэг нэг асуудал гарч ирээд. Улс төрчид оролдоод дийлэг байхгүй. Би өөртөө улс төрд байхдаа очиод Лондонгийн хөрөнгөний биржийг оруулж ирээд гэрээ зуруулаад манай алтаа тэгээд одоо энэ Риотинтод ажиллаж байгаа болдыг тууцын дараагаар нь ингэж тавиулж хагаад ажиллуулсан. Гэхдээ миний дутуу хэлсэн юм бол юу гэхээр би энэ талд нөгөө хөрөнгө оруулагчдын бий болгож чадаагүй. Хөрөнгө оруулагчид нь гадны хөрөнгө оруулагчид бол байсан. Тэднийг бид нар амжилттайгаар стратегийн нөгөө хөрөнгө оруулалтын хуулиар сонгуулийн өмнө популизм хийж хөөж гаргаад дараа нь ган уяг фортуна орж ирээд бүгдийг яг нээлттэй хамар дээр нэгэ зохио гаргацсан. Тэгвэл хөрөнгөний биржүүд хаашаач явахгүй тодорхой. Нэг 11 12 он нэг жоох ингэжсэн юм байхгүй болсон байна. Энд дээр ягаад дутуу ажилласан бэ гэхээр бид нар дотоодын хөрөнгө оруулагчтай бий болгаагүй. Дотоодын хөрөнгө оруулагч гэдэг нь бол та нар орно иргэд гэхдээ мэрэгжлийн хөрөнгө оруулагч байх хэрэгтэй. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид нь бол өөрсдөө одоо institutional investor base байх хэрэгтэй. Тэр нь багхгүй. Тэр нь юу гэдэг вэ? Хөрөнгөний зах зээл дээр. За тэр оролцогч мөн гэхдээ хөрөнгө оруулагч.
даатгалын компаниуд байдаг. Би тэрний либерализацийг хийж чадаагүй даатгалын компаниуд одоо ч гэсэн хөрөнгөний зах зээлд оролцоход айгүй хүндрэлтэй байна. Нийгмийн даатгалын сан буюу одоо тэтгэврийн сангууд байдаг. Тэтгэврийн сангууд өнөөдөр улс өөрөө удирдаад Эрдэнэ гэдэг хүн хэдэн банкудад хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа байдлаар за муухагаар хэлчих мөнгө угааж байгаа. Бидний мөнгө, ирээдүйн мөнгө. Манай баялагын сангууд байх хэрэгтэй байсан. Баялагын сангууд бол багхгүй байгаа. За дээрээс нь жижиг юм өшөө одоо юу гэдэг хүн болгон очиод тэр чинь нэг 100 мянган төгрөг аваад хувьцаа аваад гүгээд ах хэрэггүй шүү дээ. Тийм хүмүүсээс мөнгөний цуглуулад хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2 жилийн өмнө батлагдсан. Хэн ч ашиглаг. Хөрөнгө оруулагч үндэстэй яг наад асуудлууд чинь бүгдийг шийдэх гэж явж байгаа. Та нар манай жилийн тайлан artholdings.com гэдэг сайтнаас аваад харчаарай. Одоо тийм нээлттэй тэгээд мэдээллийг нэлээх өгсөн. Тайлан бол Монголд айгүй ховор байгаах ойлгомжтойгоор. Жохоо өнгөрч байгаа шүү. Яг бол би бичсэн учраас гэж. Гэтэ ойлгомжтой. Хаашаа яваад байгаа нь ойлгомжтой, хаанаас гарч ирсэн нь ойлгомжтой, яагаад ингэж байгаа нь ойлгомжтой. Тэгээд бид нар өөрсдийгөө хөрөнгөний биржээр гаргах гэж байгаа. Би сая crowdfunding гэдэг нэг зүгээр туршилт хийсэн. Зах зээлийн судалгаа. 2700 хагас бүтэн сайн бүртгүүлсэн. Мөнгөнд дүнгийн би хэлэхгүйгээд амлалцсан. Эдийн засаг хямрдлаа мөнгө байхгүй болчлоо ш. Мөнгө бол байж байгаа биднэрт итгэл байхгүй болсон. Мөнгө өөрөө хөдөлгөөн ойлцсон. Хүн болгон мөнгөө дараад маргааш яачч магадгүй юм тэнгүүдгээд би эндээ итгээд нөгөө мөнгөөрөө юм худалдаж авч ингэнэ арилжаа 8 явагдах байлцсан. Та нар ихтэй сайн бодоод үзтээ зүгээр энгийн байдлаар дэлхийн эдийн засгийн хямрал дэлхий дээр юу болцсон нэг харгарга хүржээд алтын ачаа явцсан. Ажиллага ш. Зүгээр хөдөлгөөн болж. Мөнгө гэдэг чинь өөрөө хөдөлчээж хүн хөдлөө дэвл хөтөлтгөө өгтгөө гэдэгтэй адилхан. Мөнгө бол хөдөлчээдэг тийм эргэлтэнд орж явах хэрэгтэй гэдэг тэр шин чанар алдагчдаг. Яг л ихтгэл буурч. Тэгэхээр эргэлтгээ ойлцсон хүмүүс мөнгө дарцсан мөнгөний одоо яаж гаргаж ирэх вэ гэхээр итгэлцлийг бий болгосон. Итгэлцлийг юм бий болгох вэ гэхээр за би тэд оролдож болохын оюутлахын гэрээ зургаж болохын засгийн газар зөв ажиллавал зөв лидер гарч ирээд тэр чинь зөв одоо бизнесийн итгэлийг олж авал хүмүүсийн итгэл сэргээд энэ эдийн засаг бол сэргэн тодорхой. Буруу ажиллаад байвал ингээд эдийн засаг цөмөрө хямраад байгаа юм. Тэгэхээр бид нар листинг хийн. Тэр нь болохоор бас Монголын төвөнд нэг сони юм болсон. Яг гэвэл бид нар хаалттай хувьцаат компани болцсон байгаа. Монголын үн цасны төлбөр тооцоо болон төвлөрсөн хадгаламжийн төв бүртгүүлсэн. Дээрэс нь бол хөрөнгөний бирждээ бүртгэлтэй хоосон Shell компаниг худалдаад авсан Jinс тус гэх. Тэгэхээр одоо бид нар юу хүлээж ирсэн бэ? Оюутлахыг зургатыг хүлээж ирсэн. Оюутлахаа зурагтлаа итгэл жоохон сэргэлээгүй бид нар Jinс тусдаа нийлээд backdoor listing гэдэг юм болж reverse merger гэж хэлж байна. Уруу нийлэх нэгдэх үйл явц авагдаад бид нар IPO хийхгүйгээр listed компани болчих болж байгаа. Listed болсноор юу болох вэ гэхээр манай компани хувьцааг хүмүүс надад мэдэгдэхгүйгээр хэнд ч мэдэгдэхгүйгээр зах зээл дээр судалдаж авч болдог. Одоо нарантуул зах дээрээс очоод гутал худалдаж авч байгаа юм шиг. Тэрийг хүн болгон мэдэх албагүй шүү дээ. Хин хідэн төгрөгийн ямар гутал аваад өмсөж байгаа. Яг тэрнтэй адил. Тийм болчих. Тэр утгаараа бол та нар бүгдээрээ 50 мянган төгрөг 100 сая төгрөгөөр боломжоор хувьцаа авч болно. Энэ үйл явцад оролцож болно. Үйл явц гэдэг дээр бол би нэг хөрөнгө оруулагч үндэстэн гэсэн. Бид нар тэтгэврийн сан даатгалын компани санхүүгийн бусад нэр төрлийн компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, зөндөө олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэднэрийн нэг талаасаа бол ашиг өгөөж бас хүртэх боломжтой. Сургуулаа төгсөөд үнэхээр өөрсдөө харуулбал тэр компани дээр очиод өөрсдөө бас ороод хувьцаа эзэмшээд ажиллах боломжтой. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр санхүүч хүний үндэч энэ санхүүч бичсэн харж авдаг Монголын дангийн санхүүч хүний энийг сонсохын боломжтой. Хөөе, тийм ч
одоо таны дайнтераар яг санхүүгийн чиглэлээс суралцж байгаа юм байна. Үнэхээр олон байна. Таны бас өөрөө ч арга барилсан шин санаа оноо үгээс организмын шинэ сэдв чиглэл орж ирсэн байх гэж үнээр найдаж байгаа шүү. Тэгэхээр бид хүмүүс ийм боломж олгосноо ган үзэхлээр үнээр их баярлалаа. Таны ажлын баярлалаа, бүгдээр нь амжилт хүсье. Тэгээд амар популизм хэлэх гэдэг юм байна. Шинэ жил болоо тэгээд сонгуулийн жил юм уу дараа жил чи юу сургуулаа төгсөх бол нэг хэрэг, диплом авах нэг хэрэг, ажил дээр гараад нөө яг өөрийнх чи хийх дуртай ажил мөн үү, сэтгэл зүрхэн амьдралаа энд өгөхгүй гэдгээ сайн бодож шийдэр. Ягаад гэвэл амьдрал бол айгүй гоё хосгүй. Тэгээ богинохон. Тэгээ тэрийг хайрлах хэрэгтэй. Хайрлахтаа эргээд энэ цэгээ тавихад байна шүү дээ. Бид нар чи яг юу амжуулчлаа, юу хийчлээ. Би энэ амьдралыг аав ээжээс авахдаа ямар байлгаж чад өөрийнхөө өр хөвгөдөд юу үлдээж байгаа үлгээ айгүй сайн санаад ажиллаад байвал гоё сэтгэл ханамжтай над шиг юм аз жаргалтай явах боломжтой болох байх. Гэхдээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Сайхан баярлалаа бүгдээрээ.